За яаж юм? Ихэнх нь өнгөц олон удаагийн үйлдэлээр үүссэн зөсөгцсөн хутганы шархнууд байна. Энэ 2 см шарх бол сууж байхад нь зоосоо хутгалсан болов. Амь насанд нь аюулгүй гол суцнаас холуур өнгөрсөн байна. Амь хохирогч гараа атгах боломжгүй болно. Тэгээ энэс харах юм бол бие хамгаалах гэж тэмцэлдэж хаалт хийснээс үүссэн шарх байна. Хөдөлгөөний хязгаарлаж гэмтэх зорилготой байсан юм шиг байна. Энэ хээлийн шүрмэс тасрахад бол хүн гүүж алхах нь битгийл босгод ч хэцүү болдог. Ямар ч хөдөлгөөнгүй болгож байгаа л эрхэндээ оруулах гэж үзчихлээ тэ. Тэгээ энэ бүгдийн эцэст энд дуусгасан байна. Өмнөх гэмтлийн шархнуудыг харуул шууд алах санаархал байхгүй байсан юм шиг байна. Тэгээд төсгөлд нь энд л зорилгоо гүйцээжтэй. Яг эндээс л тэмцэл ихэлсэн юм шиг байгаа. Хохирогч энд сууж исэн. Халдагч итгээд болохоор энд зогсож исэн байх магадлалтай. Гартаа эрзэнэн бэлддэг байсан болов. Бэлдээд байсан гэхэлэр анханасаа бэлтгэлтэй зоригтой өрчлөлтэй тэ. Тун их магадлалтай. Ам хохирогч энэ ханыг ирж мөргсөн. Босох тэнхэлгүй бэртэл гэмтлэгтэй байсан ч гэсэн ухаан алдаагүй байна. Энэ цусан толгуудыг харахаар дээшээ мөлгсөн байж болох юм тий. Магадгүй амиа хамгаалахын тулд шүү дээ. Ам хохирогч мөлгсөөр энэ өрөөнд орж ирсэн. Халдагч итгээд энд хохирогчийг яргалсан болов. Тэгээд ямар нэгэн зүйл хайж исэн байх магадлалтай байна. Энэ эд хогшил дээгүүр тусан мөр ихтэй байна л. За тэгээд энэ өрөөнд орж ирсэнээс хойш л бүх юм нэг л ойлгомжгүй болоод явчихсан. Ойлгомжгүй гэхээр Гэмт хэрэгтний уул мөр нь генет их олшроод эхэлж байгаа. Бас үйлдэлийн дис дараал нь логик нь утгагүй болоод явсан. Тэр нь бол сэтгэл хөдлөлтөд автсан гэж хэлж болохоор байна л да. Шинжээч улаан ангид кино